Намрын дунд сарын шинийн 15 хэмээх энэ ерөөл учрал бүрдсэн сайхан үдэш тийм ээ. Намрын дунд сар гэдэг чинь өхүүрийн ам цаашилж, хүүтний ам наашилсан гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг хүүтний ам наашилж байгаа энэ цаг үе дээр бид нар өөрсдийнхөө эрүүл мэнд амар амгалан өвлийн тав тухтай байдал руугаа илүү их шилжих, бэлтгэл хийх ийм цаг үе байж байгаа. Тэр зэрэг өнөөдөр өөртөө хөрөнгө оруулахаар энд хуран цугласан үлзий учралтай энэ сайхан өдөр ийн мэндийг та бүхэндээ дэвшүүлээд өнөөдрийн хичээл буюу баяжих философи 5 өдрийн төлбөргүй хичээлийн 2 дахь өдөр буюу сэдв 2 та зөв амьсгалдаг гэж юу гэдэг хичээлээр уулзахад бэлэн болоод байна. Тэгээд таалан сууж тухлан сонсоорой та бүхэн. За, шинээр орж ирсэн хүмүүс байна уу? Байвал нь зүрх. Өчигдөр бид хоёртой танилцаагүй хүн байна уу? За, ямар ч байсан нэг хүн байна. Тийм. За, ямар ч байсан нэг хүн байна. За, бид хоёр богинохон өөрсдийгөө танилцуулнаа. За, Гүлнэр ага онлайн тайзнаа. Өөрий өнөөдрийн сэдв та зөв амьсгалдаг гэж юу гэдэг сэдв байгаа. Тэгэд шинээр орж ирсэн хүмүүстэй хоёлаа өөрсдийгөө богинохон танилцуулаад тэгээд хичээл рүүгээ орё. За бүгдээрэнд нь орой мэндийг хүргье. За баяжих философи гэдэг энэ нэр утга учиртай өгөгдсөн байдیں۔ Бид нар яг энэ хоёрхан үгийг наатлаасаа зүгээр тархиараа буюу оюун ухаанаараа бодож иж магадгүй. Өнгөцгөн бодож иж магадгүй. Гэхдээ энэ үгийн сааталт бүхэл бүтэн таны амьдрал тэр чигээрээ багтж байгаа шүү гэдгийг хэлмээр санагдчихлаа бүр. Тэ философи гэдэг маань тэр чигээрээ бид нарын төрхөөс авахуулаад бүр эхийн хөвлөд орхоос авахуулаад өхөн өгтлийн энэ амьдрал дээр байх хугацаанд юу туулаад ирсэн байсан, юун дээр алдсан, юун дээр онсон, юун дээр баярлсан, юун дээр одоо уйлсан тэр бүх зүйл маань энэ философи дотор маань ордог байгаа. Тэгэхээр энэ үг маань маш утга учиртай энэ 5 хоногтой бид нар зөвхөн нэг жижигхэн одоо бүгдийн 100% гэж авч үзэх юм бол энэ 5 хоногийн хичээл дээр тэрнийхээ 0.1% нь л өгж байгаа гэсэн үг. Бараг тэр хувьдаа ч хүрэхгүй бах уу. Тэгэхээр энэ дэлхий тэр чигээрээ өөрөөсөө тэр философоос тогтчихэд юм байна. Бид энэ философи дотор амьдраад идэм байна. Гэхдээ гаднаасаа бас харж анзаарч болдог. Уг нь бид нарын гол зорилго маань тэмүүлээд байгаа зүйл маань тэрийг гаднаасаа харах гээд энэ дэлхий дээр ирсэн байна. Тэгсэн мөртлөө нөгөө философи дотор орцсон нөгөө ихийн хөвлөд байхдаа энэ тэндээс ингээ өвшглөөд идэв штэ. Яг тэрэн шиг амьдрал дээр тэрч болохгүй байх, энэ ч болохгүй байх. Тэрийг нэг сурчих юмсан, энэ ажлыг нэг амжуулах юмсан гэд өглөөнөөс орой хүртлээ завгүй амьдралыг туулсаар өнгөрдөг. Тэгвэл өнөөдөр тэ цаг 30 минутыг өөртөө зориулаад өөрийнхөө боловсролдоо энэ философиг ойлгоод бүр гаднаас нь харах, дээрээс нь харахаар орж ирсэн та бол азтай юм байна л гэж хэлье. За тэгээд өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Тэгээ та хэд маань идэвхтэй комент хэсэгтээ яг хичээл маань явагдаж байх хоорондоо асуумаар санагдсан. Энэ зүйл штэ гэд тархинд нь дон гэл ороод ирсэн зүйлсүүдийг чат хэсэгтээ бичээд яваарай. За тэгхгүй бол за дараа нь тэгж хагаад асууна эцтэй гिचх юм бол мартчихдаг байхгүй юу? За тэгвэл би слайда шеэрлэе тий. Таахан. За өнөөдөр 2 дахь өдрийн хичээл маань байгаа. Өчигдрийн хичээлд оролцсон хүмүүс маань
юу ойлгосон, юу сурсан бэ гэдгээ уг нь нэг пост оруулсан байгаа. Тэрнийхээ доор бичээд өөрсдийгөө тунхаглаараа. Тэгжээж бид нар гадагшаага гарч эхэлнэ. Эхийн хөвлийгээс гарч эхэлнэ гэсэн үг. Нөгөө өөрийнхөө философиг ойлгож эхэлнэ. Тэр философиг ойлгоснороо баяжих амьдрал маань, амар тайван амьдрал маань өөрөө хүрээд ирдэг. Бид нар зовхгүйгээр түүнийг олж болдсон юм. Тэр замыг заагаад жижигхэнээр алхам алхамаар яваад байгаа байхгүй юу? Тэр уг нь бид нарын хүрэх гэж байгаа тэр том зүйлд шууд очиод хүрчдэхгүй. Жижиг алхмаараа энэ амьдралын 1 2 3 минутыг зориулснаар хүрдэг байгаа. Тэ? За. Бас нэг сануулмаар зүйл байсан. Манайхаа надад мэдрэгдсэн буюу өчигдөр бас сарын амжтай бит хоёр ярилцчихсэн чинь юу мэдрэгдсэн бэ гэсэн чинь бид нар ерөн одоо 10 жилд суралцдаг те. Бүхэл бүтэн 10 жил. Дараа нь их сургууль гээд 5 6 жил. Дараа нь ажил дээр гараад бас хэдэн жил өнөөдрийг хүртэл хэдэн жил ажилласан бэ? Энэ хугацаанд байнга л их бах хэмжээгээр бид нар суралцаад явдаг. Туршлага хуримтлуулаад явдаг. Гэхдээ тэр болгон маань өнөөдрийн чамаг, чиний философиг, чиний баяжих философиг чинь бүтээч гэсэн байгаа. Цаашдаа энэ философиг дээрээс нь харахын тулд тэр өмнөх сурсан зүйлсүүдийг нөгөө харанхуй өрөөндөө ч юм уу те нэг өрөөндөө төрдөө оруулаад хаачих. Тэгэд өнөөдрийн хичээлийг буюу энэ 5 өдрийн хичээлийг юу ч мэдэхгүй юм шиг цоо шинээр нэгдүгээр ангид орохдоо А үсгээ бид нар мэдхгүйгээр заалгадаг үст эхнээс нь яг тэрэн шиг сурна гэд тархиа хоослоод цав цагаан цаас энэ үгнээс энэ өгүүлбэрээс би юу сурах юм бэ гэд хүлээж аваарай. Тархиа зүрхээ бие нээлттэй байлгаарай. Тэгвэл чиний тэр нээлттэй байгаа би хүлээж авъя гэсэн савчин онгорхоо байх юм бол битүүрийн амнаас урсаж байгаа зүйл маань чиний оюун бодол зүрх сэтгэлд чинь шингэх болно. Цаад болдог зүйл нь юу юм бэ гэвэл нөгөө нэг бид нарын өмнө сурсан мэдлэг, боловсрал, туршлага, итгэл үнэмшил юу вэ? Тэр болгон маань маргааш өсгөд дэвжихэд саад болоод идэг. Түүнийг бид нар хинхтэй ажигладаггүй, анзаардаггүй юм байна. За манайхан бүгдээрээ тархиа хоослоотохороо за хоосон болгоод аагаас А үсгнээс эхлээд сурж ийна л гэл хараатахаараа за бусад туршлагынуудаа бол мартахгүй угаасаа тэр харанхуй өрөөнөөс дахиад бид нар гаргаж ирнэ. Тэ мэ? За эхлэхгүй. За өнөөдрийн сэдв маань 2 дахь өдөр та зөв амьсгалж чаддаг уу гэд энэ асуултыг хийж үзсэн хүн л би чаддаггүй байсан биз дээ. Өнөөдрийн хүртэл би зөв амьсгалж сураагүй байсан байна гэж хэлж байгаа. Одоо эрүүл бие бүтээх 90 оны хөтөлбөр дээр оролцсон хүн болгоно яг энэ үгийг хэлдэг. Тэгэхээр бид нар зөв амьсгалж чаддаггүй юм байна. Тэгвэл зөв амьсгална гэдэг чинь яг юу юм бэ? Гэдгээ хуваалцнаа гэсэн үг. За бид нар боддоо штэ. Одоо энэ амьсгалж байгаа эргэтэн маань энэ хамар л гэж бодоод идэг. Тэ? Хамар гэж боддог. Гэхдээ хамрын хувьд хамар муу. Тэ? Гэхдээ энэ хамарныхаа хажуу талд маш олон эд эргэтэнгүүд ингэж нийлээл нэг нэгэнтэй холбоотой тэр ч бүгэл бид нарын энэ нүд хүртэл те ам хүртэл энэ залгуур хүртэл энэ тархи хүртэл бүгд энэ амьсгалахад оролцож идэг. Тэгэхээр хамар бол бид нарын 2 дахь жижигрүүлсэн тархи гэж ойлгож болно. Тархиар бид нар бүх зүйлийг удирддаг, зохицуулдаг, хийдэг юу гэдэг те ажил амьдралаа зохицуулдаг. Өнөөдрийг хүртэл авч явдаг. Тэ? Хүүхдүүдэд ямар сургуульд оруулах уу, ямар цэцэрлэгт оруулах уу, өглөө юу хийх үү, өнөөдрийн хоолндоо ямар хоол хийж идэх үү, аль замаар явах уу, хинтээ юугаа ярих уу.
бүх зүйлийг тархи маань зохицуулж идэг үсттэй. Тэрэн шиг хамар бол ерөөсөө хоёр дахь бид нарын тархи байд юм байна. Хэрвээ бид нар амьсгалахгүй бол, хамар байхгүй бол бид нарт амь байхгүй, амьдрал байхгүй гэсэн үг. Тэгвэл тархич байхгүй болно. Тэ? Тэгэхээр хамрандаа талархах хэрэгтэй юм биш үү гэдэг сэтэл бас юу гэдэг тийм нэг баярлах сэтгэл ингээд төрөө явчлаа л да надаа. Тийм биш тэгээд өөрөө ярих хоорондоо. За тэгвэл бид нарын нөгөө нэг одоо тарих, оюун бодол, энэ махан бие, зүрх сэтгэл гэл ингээл гурван биеийн төвшөнд яриад байгаа мөртлөө маш олон ингэж энергийн одоо биеүүдтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл бид нар өөрсдийнхөө мэдэрдэг байнга надтай цуг байдаг, чамтай цуг байдаг зүйл юу юм бэ гэхлээр бид нарын энэ сэтгэл гэдэг эрхтэн байгаад байна. Хамгийн том эрхтэн. Уг нь бид нар 10 жилдээ ааха тэмцээнд орохдоо юу гэд асуудаг гэсэн шүү дээ. Хамгийн том эрхтэн юу юм бэ гэхлээр арьс гэл хамгийн зөв асуулт нь байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь арьс биш болж таарсан тий. Хамгийн том эрхтэн энэ сэтгэл юм биш үү гэд. За тэгвэл энэ сэтгэл гэдэг эрхтэн маань баярлах тий эрг сэтгэл хөдлөлүүд маань баярлах энийг юу гэдэг хөөрөх байдаг бол сөрөг сэтгэл хөдлөлүүд энэ айдас, түгшүр, стресс, санаа зовлт энэ болгоныг зохицуулдаг хамгийн шилдэг арга бол ерөөсөө л энэ амьсгал бийж идэм байх. Амьсгал. Тэгэхээр эрдэмтэд ингээд судлаад гаргаад ирсэн байгаа. Та нар маань бас уншсан бах, мэдж байгаа бах. Одоо өвчин үүсгдэг хүчин зүйлсийнхээ 80% нь сэтгэлээс үүдэлтэй байд юм а. 20% нь бидний одоо материаллык зүйлээс үүдэлтэй. Жишээлбэл гинтийн аваар усал юу гэдэг те. Тийм зүйлсээс үүдэлтэй. Одоо унж, бэртэх, гар хөл хугарах ч юм уу. Тийм зүйлсээс үүдэлтэй. Харин бид нарын нөгөө 80% өвчнийг үүсгэж байгаа зүйл маань гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй тэр сэтгэлий гэдэг буюу хамгийн том эрхтэнтэй холбоотой байд юм байна. Энийг 80-20-ын зарчмаар ч гэсэн батлаад ингэж 80-20-ороо хуваасан байгаа тийм ээ. За энэ зүйлд та нар маань санал нэг байна уу? Санал нэг байвал санал нэг байна гэд чатанда бас бичээд хуваалцаадахаараа за. Тэгвэл энэ сэтгэл гэдэг эрхтнээс үүдэлтэй өвчнийг, өвдөлтийг, махан биений өвдөлтийг хэрхэн яаж ангаадаг вэ гэвэл ерөөсөө л амьсгалаараа ангаад юм байна. Тэгэхээр би бодохдоо одоо 5 жил, 6 жил, одоо 7 жил яг өөрийнхөө мэргэжлэр суралцаж байгаа үедээ бүх өвчнийг ангаадаг зүйл эмэл гэж би итгэжсэн байхгүй. Эм гэж итгэжсэн. Тэр нь 14 жил ажиллахтаа хүртэл би энэ эмэл чамайг аврын штэ гэдэг итгэл үнэмшил маань бүр 100% тэгжил тайлбарлаж өгдөг байсан байгаа байхгүй. Тиймдээ би өөрөө ч гэсэн тэр эмийн хамааралтай болоод явсан би тийм. Байнга л им удаг. Им уухгүйгээр өрөөсөө амьдрч чадахгүй. Тэ 30 наснда 10 төрлийн им уун гэдэг чинь эн чинь сөөрл идэг байгаа тест. Тэгэхээр бид нар юунд итгэн тэр зүйл маань ерөөсөө бид нарын амьдрал болж хувирчдсан байна. Дараа нь өөрөө нөгөө өвдөлтөндөө, өвчнөдөө шаналаад баригдаад нөгөө бөөсөндөө баригддаг гэдэг шиг өвчнөдөө баригдаад ирсэн чинь энэ им гэдэг зүйл намайг авардаг зүйл ерөөсөө биш юм биш үү? Гэдгийг ойлгосон бохгүй юу? Тэгсэн чинь тэгвэл юу авард юм бэ? Гэвэл энэ өвчний 80%-ийг эдгээдэг ангаадаг зүйл ерөөсөө амьсгал юм байна. Тэгвэл амьсгалыг зөв болгоснороо бид нар өвчнгүй байх боломжтой юм байна. Тийм багц 80%-ийг 100% эдгээснээрээ бид нар эрүүл болчихно үсттэй.
Тийм багц зүгээр энгийнээр хар ухаанаар бодох юм бол тэгэхээр энэ зөв амьсгалаач гэхлээр би одоо хажуу авирганд байгаа маш олон хүмүүст ингээ хэлж өгдөг байхгүй юу? Үе мөчн өвддөг, нуруун суулттай гэдэг ч юм уу те. Байнга үе мөчний эмнүүдийг уудаг хүмүүстэй ингээд ажиглаад хараад ахаар буруу амьсгалаад байгаа надад мэдрэгддэг одоо миний хажууд идэх хүмүүстэй одоо ах トゥ хамаатан садан ч юм уу тэгэхээр ингээд зөв амьсгал ингээд гидс чинь урагшаага төмбийгээд ингээд дотгошоо орох хэвээр ингээд бага насны хүүхдүүдийг ингээд харахаараа зөв амьсгалаад байгааз хардаа гэхлээр нэр тийм биш дээ гэд дараа нь трийгээ засаад ирсэн чинь нөгөө үеийн мөчний янгиндаг өвчин нь хүртэл алаа болж исэн. Трийгээ байнга надад ярьдэн штеп манад ирэх болгондоо. Тэгэхээр энэ амьсгал аваад гаргах техник гэдэг зүйл маань бидний цагаа дэмий үрсэн зүйл өрдөөсөө биш. Энийг зориудаар цагаа гаргаж бид нар сурч ёстой зүйл байгаа байхгүй юу? Амьсгалаа одоо амьдралын 24 цаг ингээд өнгөрөө явж хахад ажиглах би буруу амьсгалаад байгаа юм биш үү гэдгээ мэдэрсэн үедээ түүнийг зориудаар засах үйлдэл маань биднийг эрүүл болгох саяны баяжих философиг тэлэх нэг хүчин зүйл болоод байгаа. Тэгэхээр яах нь вэ? Өрөөсөө л энэ зөв амьсгалахад бид нар цагаа зориудаар гаргах хэрэгтэй юм байна. Зориулах хэрэгтэй юм байна. Тэрнээс биш тэгж яагаад болчихно үсттэй гэдэг зүйл өрөөсөө байхгүй. Бид нар хоол идээд өлсгөөр хоол иддэг үсттэй. Тэгжижил эрч хүч энергитэй болдог. Тэгвэл амьсгалаараа хүртэл энерги авах боломжтой. Яг хоол идсэнтэйгээ адилхан энергийг амьсгалаар авдаг. Тийм учраас хоол идэхэд бид нар 5-10 минут бас зөриүүлдэг үст. Яг тэр шиг амьсгалахад хүртэл тэр 5-10 минутыг заавал зориулах шаардлагатай байд юм байна гэдгийг ухаарч байгаа байхгүй юу? За, мөн үү? Санал нэг байна уу? Санал нэг байвал тэрийгэ хэлээрээ, санал нийлэхгүй байвал бас тэрийгээ л хэлээрээ. За, сарай юм чи маань. За яг үнэн те. Тэгэхээр одоо цаг гэд энэ өгүүлбэр дээр хамгийн ихний үг нь хоёр үг нь байж байна те. Одоо цаг, одоогийн нийгмийн хөгжил, одоогийн бидний амьдралын хэв маяг яг одоо гэхээр зэрэг бид нар нөгөө хүний бид ийм хоёр мэдрэлийн систем байт юм байна л та. Симпатик мэдрэлийн систем, парасимпатик мэдрэлийн систем гэдэг. За, симпатик мэдрэлийн системийг байнга өдөөсөн үйл явдлууд бид нарын амьдрал дээр үргэлж болж идэг. Байнга яарсан. Бушуухан хурдан яриадгаач тийм ээ. Бушуухан мөнгө шилжүүлээд гэж бушуухан тийшээ очиод уулзаадахын, хурдлаадахын энэ төгжрөл ямар хайшаа юм бэ те. Ингээл ерөөсөө байнгын яарсан, сандарсан, айсан, зуугдсан, түгшсэн, амжих болов, амжихгүй болов гих мэтэр симпатик мэдрэлийн системийг байнга өдөөж өгдөг. Ийм одоо нөхцөл нийгэмд бид нар амьдарч байгаа юм байна л та. Тэгэхээр парасимпатик мэдрэлийн систем нь өөрөө өөрийгөө яг ийм байгаад байна. Нэг салхинд хийсэн хамхуул шиг те. Хаашаа бол хаашаа ингээл нисэл тэрнийг ч амжуулмаар, энийг ч амжуулмаар те. Тэрнийг хийхгүй бол мөнгөгүй болчих гээд байгаа юм шиг, энийг хийхгүй бол ядуурчих гээд байгаа юм шиг, тэрнтэй уулзахгүй бол найз нөхдөхгүй болчих гээд байгаа юм шиг. Энэ мэтэр ингэж бид нар өнөөгийн одоо цагийн амьдралынхаа хэв маягт хийсэж явсаар байгаад өөрийгөө дотоодосоо тэнцвэржүүлэх гэдэг тэр парасимпатик мэдрэлийн системээ зориудаар яг хав тэтгэж ажилуулах завгүй явдгийм байна. Тэгэхээр энэ бүгд нь бид нарын яг хав эрүүл мэндийн боловсрал хичээлээр дамжуулж мэдлэгээ олж аваад зориудаар өөртөө төр амралт өгөх амьсгал дээрээ төвлөрөөд дотоодоо чагнан мэлмийдэх өөртөөгөө 1 минутын ч гэсэн хугацаанд төр амсгийх энэ зав чөлөөг энэ цаг хугацааг зориудаар олгоснороо бид нар яг амьдралын эргүүлэг дотор
өвчин, зовлон, ядуурал те тэгээд бидний нөгөө анхаарал төвлөрөлгүй байдал мадлаас ч өксүүлэл тэгэл аваар осол те буруу буруу одоо шийдвэр гаргалтууд, буруу сонголтууд гэх мэтийг хийхгүй байх боломжийг яах вэ? Парасимпатик мэдрэлээ идэвхжүүлэн өөртөө олж авдаг юм байна. За тэгвэл парасимпатик мэдрэл нь юугаар идэвхждэг юм бэ гэхээр зэрэг ерөөсөө л амьсгалаар. Бид нар яадгүй өөрлөгөө төвлөр гэхээр зэрэг нэгдүгээрт нүдэн андаг, хоёрдугаарт амьсгал дээрээ төвлөрдөг. Амьсгал дээрээ төвлөрдөг. Бид нар энийгээрээ зөвхөн амьсгал дээрээ төвлөрөөд хийх юмгүй сууж байгаа нь эхэндээ яг нөгөө байнга симпатик мэдрэлийн өдөөлтөд явж байгаа галзуу хүн шиг салхинд хийсэн хамхуур шиг нисэж явж байгаа хүмүүст яг утгагүй юм шиг тэнэг юм шиг дэмий цаг гарцтаад байгаа юм шиг одоо янз янзын мэдрэмжүүдийг өгнө. Энэ нь болохоор зэрэг яг уу гэхээр чи одоо тэр шилжилтийг хийж байгаа шат байгаад байгаа. Зүгээр л байнга хүний төлөө нисэж явдаг. Бусдын төлөө эсвэл гадаад ямар нэгэн хүчин зүйлийн өдөөлтөөр нисэж явдаг энэ хорвоо ертөнцөөс биднэрт үнгүй олцсон 24 цагийнхаа тодорхой богинохон хэсгийг өөртөө зориулж сурах тэр шилжилтийн хэсэг явагдаж байгаа. Яг тэр нэг эвгүй байгаад байгаа, дотор давчтаад байгаа, уйлмаар байгаа, босоод гүүмээр байгаа. Үгүй бол энэ тэнд загтнаад байгаа. Үгүй бол нь үе мүч арьс юу гэдгийг чаднууд дуграад байгаа. Эсвэл яг уу чилээд байгаа. Нэг тийм тавгүй мэдрэмжийг амьсгалаараа гүнзгий амьсгаа аваад яг тэр мэдрэмж өгж байгаа хэсгүүд рүүгээ бид нар яг уу чиглүүлж амьсгалаа гаргаж өгснөөрөө тэр хэсгийн мэдрэлийг тайвшруулж хэвийн байдалд нь оруулж ийн гэсэн үг. Тэгэхгүй бол бидний одоо амьдрал ч гэсэн сэтгэл санаа ч гэсэн сонголтууд ч гэсэн тийм ээ бодлууд ч гэсэн юу ерөөсөө хөрөөний ир шиг дээшээ доошоо уг бол зарим нь зүрхний бичлэг шиг гэж ярьдаг штэ тий. Ингээд ирэхээр бид нар өөрт байглаас өгөгдсөн энерги дандаа өрн таран хийж идэг. Дандаа өрн таран хийж идэг. Юунд өрн таран хийсэн, юу бүтээсэн те ямар юм болсон нь мэддэхгүй. Нэг мэдгэд навсайтлаа уур хурчгсан, навсайтлаа стресст ч гсэн, навсайтлаа амьсгаад ч гсэн, тийм ээ. Тэгээд үнэхээр ядарчихсан. Нойр хурчгсан. Бүр ингээл нөгөө юу яашиг самурайд буудулсан илээ гэж манай эмээ ярьдаг байсан. Самурайд буудулсан илээ шиг бүр ингээд тараад очсон нэвсийсэн ийм байдалтай, ийм мэдрэмжтэй болоод ирдэг байна. Тэгэхээр бид нар өөрөө өөрийнхөө энергийг тэтгэж явснараа эрүүл, эрч хүчтэй, тийм ээ? Эрүүл эрч хүчтэй хүн чинь бүтээх, сэтгэх, зөв сонголт хийх, зөв шийдвэр гаргах энэ бүгд дээрээ яг 50 амгалан бодож байгаад хамгийн зөв юмнуудыг сонгож шийдвэрлэж чаддаг. Бид нарын баяжхгүй байгаа. Одоо баяжих философи гэдэг нь шүү дээ. Тэгсэн мөртлөө баяжихыг хүн болгон хүсээд байгаа мөртлөө өнөөдөр цалингаас цалингийн хооронд, үр зээлнээс үр зээлний хооронд яваад байж байгаа энэ амьдралын үнэн бодит нөхцөл байдал маань бид нар өөрөө өөрийнхөө энергийг шатааж хаяснараа нэг ч удаа төвлөрөл байхгүй яарсан давчидсан байдлаар сонголтоо хийх шийдвэрээ гаргах гих мэд үйлдэлүүдийг амьдралын чухал юм дээр ерөөсөө яг хаа тайван биш яарал бушуухан л энийг хийхгүй болвол тэр тендрээс хоцрох гээд байгаа юм шиг нөгөө мөнгийг авч чадахгүй болох гээд байгаа юм шиг зээл нь бүтэхгүй болох гээд байгаа юм шиг эсвэл одоо яг хаа нэг лангуу түрээсэллээ гэж бодоход бушуухан л энэ хідэн төгрөгийн дээрээс нь хахуулж болсон өгж байгаад чихэр шоколад үгүй бол мөнгөний өгж байгаад энийг л авахгүй бол амьдрал сүрэх гээд байгаа юм шиг яарч очиж шийдээд тэгэл ардтал дээр нь маш өндөр түрээстэй лангуу жишээлбэл маш буруу шийдвэр гаргачихсан шаталт бараага хаанаас авах уу хэдийд авах уу ямар мөнгөөр авах уу гэх мэт
ямар ч бодол төлөвлөгөө байхгүйгээр дандаа буруу шийдвэр гаргаж явдгаасаа болоод бид нар өнөөдөр өөрсдийгөө бас дахин стресстүүлээд идэг. Ингээд стресстэй ирэхээр зэрэг бид нарын амьсгал тогтворгүй. Мөн хулгайч чинь намайг одоо монжчихлаа, хожчихлаа, луйрдчихлаа. Энд итгэж болохгүй, тэрэнд итгэж болохгүй, тэгэхэд тэгжээсээ, ингэхэд ингэжээсээ гэл ерөөсөө яах вэ? Итгэх хүн ч байхгүй. Яагаад гэвэл чи өөрөө дандаа буруу шийдвэр гаргаад өөрөө дандаа буруу сонголтуудыг хийгээд явж байгаа гэдгээ анзаарахгүй болохоор хүн болгон тэр бүтэхгүй үйл болгон чамаг хин нэгэн хүн хуурчихсан юм шиг, чамаг хин нэгэн хүн хохироочихсан юм шиг тийм яг уу мэдрэмжтэй байлгаад идэг. Ийм мэдрэмжүүд нөгөө өчигдрийн ярьсан сэдв дотоод стрессийг үүсгэдэг. За дотоод стрессээс ангижрах түлхүүрэмж гэсэн зөв амьсгал зөв амьсгалснараа бид нар яг уу баян байх яг уу сэтгэл санаагаараа амгалан тавин хамгийн түрүү хүн юу хүсдэг юм бэ гэд ингэхэр зэрэг эрүүл инг амар амгалан гэж хүн болгоны аманд ордог. Тэгсэн мөртлөө эрүүл инг амар амгалангийнхаа төлөө нэг хормыг ч зориулдаггүй. Юуны төлөө зориулдаггүй гэхээр амжихын төлөө, баяжхын төлөө явдаг. Бид нар өнөөдөр эрүүл энх амар амгалангийнхаа төлөө амьсгал дээр өдөр болгон ядаж 1 минутыг зориулаад шүү. Зарцуулаад биш. Зориулаад өөр дээрээ төвлөрснөөрөө нөгөө хүсээд байгаа амар амгалангаа нөгөө хүсээд байгаа мөнгө баялгаа өөртөө татах боломжтой. Орчлон ертөнц одоо universal гэж яриад байгаа те Весмир бид нарын бодлоор бид нарын өөрөөсөө сасруулж байгаа энергиэр чам руу өгөх ёстой юмнуудыг ч өгдөг. Тэгэхээр тэр холигдчих вэ, энэ ингэчих вэ, би яарад амжихгүй байх вэ гэдэг яарсан, давчидсан энэ бодлууд маань яг уу дандаа амжихгүй байх. Дандаа одоо алдах, холигдуулах гэдэг л энергийг бидний амьдрал руу чиглүүлж татчихдаг. Тэгэхээр гүнзгий амьсгаа аваад гаргахад булчин тарих хүчил төрөгчөөр баяжин хүчил төрөгчөөр хангагдан түр амсхийх тэр боломжийг олгож идэг. Амсхийх тэр боломжийг олгож идэг. Тэгэхгүй байнга буруу амьсгалаа. Бид нар яарахаараа зэрэг амьсгалд авчддаг үү? Яарахаар зэрэг зүрхний одоо химнэл хурдсдгүү. Яарахаар зэрэг яг уу нүүр улаадаггүй. Яарах ч гэдэг юм уу одоо уур гүрхтэй ийм үед. Тэгэхээр бид нар баяжхыг л хүсэж байгаа бол өнөөдөр яг уу зөв амьсгал сурах. За зөв амьсгал нь гэхээр яадгийг ямар ч байсан амьсгалыг өөрлөгөө зөв бодолтойгоор оруулдаг юм байна. Тэгэнгүүтээ яг уу тэр зөв бодолтой орж ирсэн амьсгалаа зориудаар тодорхой хугацаанд эд эрхтэн лүү очиж гин гэж төсөөлөх чадвар ажиглан тийм ээ одоо миний амьсгал ходоодоор дамжаад те гицээр дамжаад тэгээд одоо хөвлийн доод хэсэг буюу одоо сав давсаг бөөр нуруу энэ хэсгээр ингээд дамжаад явж гин гэж төсөөлөх чадвараа ашиглаад бидээ тэр зөв бодолтой орж ирсэн зөв энергитэй амьсгалаа шингээгээд буцаагаад биеэсээ бүх муу мухай бодол, муу мухай хар энерги ашиглагдсан муу мухай бүхнээ гаргаж байна гэд төсөөлөх чадвараа ашиглаад буцаагаад биеэсээ амьсгалаа гаргах энэ л процессыг бид нар яг зөв амьсгал гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл гаргаж байгаа амьсгал нь оруулж байгаа амьсгалаасаа удаан жишээлбэл бид нар 5-ын тоонд бие рүүгээ амьсгал оруулсан бол 7-8-ын тоонд биеэсээ амьсгалыг гадагшлуулах дээр анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр зэрэг
бидний бит илүү сул чөлөөтэй яг уу зай үлдэх нь байна. Яагаад гэвэл нь 6, 8, 7, 8 тоннд бид нар биеэсээ илүү бохирдлыг гадагшлуулах гэдэг. Гадагшлуулж чаддаг гэсэн үг. Тэгснээрээ биедээ илүү орон зайг үлдээж өгч байгаа. Илүү цэвэр орон зайг үлдээж өгч байгаа. Бид нар чинь нөгөө шуналтай юм болохоор зэрэг л амьсгалаа яах вэ? Аваад эй, өөрлөгөө оруулаад эй гэд дотор талд нь зай байхгүй, хог новш чигдэр нөгөө хогийн савны тухай ярьсан шүү дээ, тий. Элдв янзын муу бодол бүх юмар дүүрчгээд бид нар амьсгал авах зайгүй байхад л гэл дээрээс нь яах вэ? Чих гээд би амьсгалж чадахгүй байна гэдэг байдлаар. Тэгээд зүрх нь яагаад зарим нь бүр ингээд халууд үгээд ирэн зарим нь яг хуу тарих нь нүд нь ирэлжлээд тарих толгойн дүүрээд ухаан алдаж унмаар хүртэл болж ийн энэ төр гэд ингэдэг. Тэгэхээр зөв амьсгал маань яг хуу тодорхой зоригтойгоор оруулаад буцаагаад гаргаж байгаа тэр дотроо яг хуу зөв бодлуудаа өөртөө шингээж өгж байгаа энэ л процесс юм байна. За энд юу гэж те бид хурдан амьсгал аваад эхлэхэд бие махбод яагаад гэдгээ ойлгохгүй болно. Тэ? Тэгэхээр хурдан аваад ирэхээр зэрэг нөгөө нүд ирээлжлэх, толгой манрах, ухаан алдаж унах гэх мэтийн асуудал. Хурдан амьсгал аавна гэдэг нь одоо чи баавгаад хөөгдөж байгаа юм шиг. Баавгаад хөөгдөж байгаа хүн чинь зүхтаахын тулд яах вэ? Нөгөө симпатик мэдрэлийн систем чинь ажиллаж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг баавгаад хөөгдөж байгаа юм шиг хурдан ажиллаад ирэхээр нөгөө бие организм чинь дахиад яг стресс төртнө. Симпатик мэдрэлийн систем чинь дахин ажиллаад одоо юу болсон бол үер ус болсон болов ус гал дэлбэрсэн болов баавгаа чон хөөсөн болов гэд яаж ажиллахаа мэдэхгүй яг шоконд ороод ирдэг байна. Тэгэхээр хурдан амьсгалах биш. Эсрэгээр нь удаан зугуухан тайван мэдрэмжээ шингээгээд ерөөлөө шингээгээд амьсгалахыг яах вэ? Зөв амьсгал гэдэг юм. За дараагийнх нь адреналин ялгарснаар эрүүлжих үйл ажиллагаа явагдана. Тэгэхээр зэрэг удаан тайван амьсгалаад ирэхээр зэрэг биеийн цусны хүчил төрөгчөөр хангагдах процесс нь сайжраад эргэтэн бүр дээр эс бүр дээр очиж байгаа хүчил төрөгчийн хэмжээ нь илүү сайн болоод ирнэ гэсэн үг. Тэгэд ирэхээр үе мөчөнд очиж байгаа одоо цусан хангамжийн сайжраад бидний үе мөчний өрөвслийн процесс, ходоод гэдэсний өрөвслийн процесс, тэ сэтгэл санааны одоо тавгүй дах энэ процессууд маань яг эрүүл зөв хүчил төрөгчөөр хангагдаад баяжаад гэсэн үг шүү дээ. Эд эсээ хүчил төрөгчөөр баяжуулж ийн гэсэн үг. Тэгэхээр баян эд эс биднэрт яг баян сонголтыг хийхэд, баян үйлийг бүтээхэд, баян тансаг амьдралыг бүтээхэд урт удаан хугацаагаар тусална гэсэн. Тэгэд хурдан амьсгал аваад юу яагаад ирэхээр хүчил төрөгчөөр хангагдаад ирэхээр гар хөлнийхөө халуу дүүгж байгаа байдлыг та нар аяанда мэдрэх болно. Хөл чинь байнга хүүтэн, гар чинь байнга цэвдэг шиг, мөс шиг ийм байдалтай яваад байдаг бол амьсгалын дасгалыг маш сайн хийснээрээ бид нар энэ өвчнөөс ангижрах боломжтой. Тэгэхэд дараа нь яах вэ? Эд эсүүд тайвширсан, нойр хүрсэн, амгалан нөгөө уур байхгүй, нөгөө яарсан, давчидсан, баавганд хөгдөж байгаа юм шиг мэдрэмж байхгүй бид нар яах вэ? Тийм үедээ сонголтуудаа зөв хийн. Зөв бодол орж ирнэ. Хамарч нь хоёр дахь тарих гэсэн шүү дээ. Тэгэхээр яах вэ? Тархинд ирж байгаа хүчил төрөгчийн хэмжээ зөв болж сайжирч ирснээрээ цусан хангамж нь зөв болж ирснээрээ бидний тарих зөв ажиллаж эхэлнэ гэсэн үг. Түүнээс биш хэн бүхэнд дандаа холигтуулаад байдаг сонголтуудыг хийхгүй гэсэн үг. Тэ? Дандаа алдаатай бизнес хийдэг, эсвэл дандаа алдаатай хань ижлээ сонгодог, эсвэл дандаа өвддөг энэ замыг сонгодог процессууд маань баг багаар яг багассаар
нөгөө талаасаа дотор талаасаа багаар эрүүлжсээр байгаад бид нар эрүүл болох боломжтой. За доктор профессор Фикерс Радбод их сургуулийн доктор профессорын одоо амьсгалын дасгалыг хүмүүстээр хийж туршилт хийж үзсэн юм байна. Туршилт хийж үзсэн юм байна. Тэгэхээр мэдэгдэхүйц ухамсартайгаар хийсэн дархлааны болон вегетатив мэдрэлийн системийн ачаар эндотоксины хүчийг бууруулж чадсан байна. Тэгэхээр бид нар яаж гинэ? Ухамсартайгаар амьсгалын дасгал хийгээд ирснээр дархлаа болон одоо вегетатив мэдрэлийн системийн өөрөө өөрийгөө хордуулдаг буюу эндотоксин дотор хордлого гэсэн үг. Дотор хордлогын хүчийг чадлыг бууруулж чадсан байна. Дараагийн туршилтаар энэ дасгал хийсэн хүмүүст өрөвслийн голомт тэг хүмүүст үр дүнгээ өгсөн. Тэгэхээр яаж юм? Амьсгалын дасгал хийснээр хоолойны ангинаас ангижирч болох нь тэ чихт үлээрээд байгаа одоо дунд чихний өрөвсөл тийм үү? Үе мөчний өрөвсөл, ходоод гэдэсний өрөвсөл, шархлаа тэр битгий хил хавдар тэ бүх төрлийн өвчнөөс ангижрах энэ өрөвслийг үүсгээд байгаа голомтууд нь ангижирч эд эсүүд нь эрүүлэр солигдох тэр процесс нь яг хурдасч ирсэн байна гэж. Тэгэхээр бид нар зөвхөн амьсгалын дасгал хийснээр ив эрүүл болох боломжтой байгаад байгаа гэсэн үг. За, вагус мэдрэлийн систем гэж юу вэ? Тэгэхээр нервус вагус гэж нэрлэдэг. Нервус вагусын хэвийн биш үйл ажиллагааны үед буюу одоо нөгөө симпатик мэдрэл маань илүү их ажиллаад байгаа үед хүмүүсийн бие дээр хэвийн биш үйл ажиллагаанууд одоо өвчнүүд үүсэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хоол боловсруулах системийн эмгэг буюу байнга яарсан, байнга одоо сандарсан, айсан, ичсэн, зүхтаасан тэ өөрөө өөртөө итгэлгүй нормайсан ийм байдалтай байгаа хүмүүсийн ходоод заавал ямар нэг хэмжээнд яг эмгэгтэй байгаа. Тэгээд дээрэс нь яг толгой өвдөн мигрен би бүр хүүхэд байхын л ийм гэдэл нөгөөдөгтөгөө өвчнөтөөгөө л эвлэрээд байна уу гэхээс биш яг юунаас болоод яатсан гэдэг дээрээ яг ажиллаж чадахгүй тархиар хатгаад тэгэл цай холдохоор ингэдэг юм аа. Хоол идэхгүй болохоор ингэдэг юм аа гэд бас нэг шалтгаан олж ирээд наачхад. Тэгээ архаг ядрага депресс буюу одоо сэтгэл гутрал өөрөө өөртөө итгэхгүй, өөрөө л бусдад итгэхгүй, өвчин тусаад өгөх гэж байгаа юм шиг, тийм ээ. Өнөөдөр зүгээр л нэг жижигхэн час хийтэл одоо хөвлийн хэсгэр ч юм уу хөхөн хэсгээр хатгах юм бол аль хизээний би хавдар болчихсон юм байна. Одоо миний хөх хавдартай болов. Эмчэд үзүүлэх үү болох уу? Үзүүлэхээр зэрэг хавдартайгээ хэлчихвэл яана. Миний одоо ходоод хавдартай болов, зүс чулуутай болов гэх мэтийн яг дандаа гутарсан хүнтэй очиод ажил байсан ч гэсэн ээдээ тэр намайг сонсохгүй миний ярьдаг гэж юу гэдгийг миний тэрнийг амжуулдаг гэж юу гэдгийг би ядуу штэ би ярьж чаддгүй штэ тэ би боловсрал дутуу штэ гих мэтэр яг дандаа гутранг ийм байдлууд хүнд илрээд идэг. За зүрхний хэм алдагдал байж байгаа л гэв гинт те нөгөө зүрх амаар гарах гэж ийн гэдэг шиг цээж нь уулзаал түг гээл хэм алдагдаал тэгэд ирснээ нэг тайванч болчих шүү. Үгүй бол яг манарч дотор мухай өргөж ухаан алдаж унах гэж байгаа юм шиг шинж тэмдгүүд илэрх. За тэгээд архаг өвчнүүд одоо чихрийн шийдсэн даралт ихсэх өвчин, цус хөтгөрөлт тийм үү? Түүнтэй холбоотой одоо зүрхний элдв янзын булчингийн өрөвслүүд, зүрхний одоо хим алдалтгийг хилцэн тий. Тэгээд яг сахарын өвчин, ходоод гэдэсний
Хотод гэдэсний одоо шархлаа дээрэс нь элдв янзын хавдар өрөвсөлт өвчнүүд, улайлт, элдв янзын ургацгүүд, элэг зүсний чулуу гэх мэт архаг өвчнүүд, чихрийн шижин, хоолой бамбай өвчнүүд, булчингийн одоо хатангаршил гэх мэтэр үе мөчний өрөвслүүд, ревматоидны артрит гэдэг одоо нөгөө хоолойны ангинаас хамааралтай ревматоидны фактор, С реактивны белок гэх мэт одоо биохимийн шинжилгээнд дээр маш өндөр үзүүлэлттэй гардаг өрөвслийн шинж тэмдгүүд тий. Тэгээ полиневритүүд тий нүүрний мэдрэл өвдөх, нүүрний мэдрэл одоо нүүр саажиж унжих, хараа муудах, зовх анивчаа болох, чих дүлээрэх, аман дотор яхав элдв янзын яр шарах гарах, харшил, хамар хоолой захтнах, нүд захтнах, нүдний салст уутанцар болж унжих гэх мэтэр маш олон хүчнүүдийг шинж тэмдгүүдийг дагуулдаг. За тэгвэл вагус мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэрхэн идэвхтэй байлгаж өөрөө өөртөө амьдралдаа хөрөнгө оруулалт хийх юм бэ гэхээр зэрэг эдгээр дасгалуудыг амьсгалын дасгал, йогийн дасгал чинь амьсгалтай салшгүй холбоотой. За хүүтэн усны эмчилгээ, хоолойгоо зайлах, тэгээд яг хоолойгоо зайлах чинь нөгөө дуулахтайгаа бас төстэй хоолойгоо яг давстай, царвантай, содтой, одоо жамц давстай усаар зайлаад яг гоо гэд зайлдаг штэ тий. Бүр дуутай. Тэгж их. Тэгэд мацаг барих буюу одоо төр амралт өгөх. Тэгээд инех одоо нөгөө хиймлэр инээн гэсэн үг биш. Вагусны мэдрэлийн систем өөрөө идэвхтэй байгаад ирэхээрээ нөгөө дотроос зүрх сэтгэлээсээ гэрэлтсэн айдасгүй, яруу давчуугүй тийм одоо инээдийг өөрөөсөө цацруулдаг. Түүнээсээ ч намайг инээ гэсэн гээд яг худлаа инээхэд яг хэдийгээр дотор талаас нь тэр нэг худлаа ингээд нэг ярваацсан юм шиг юм мэдэгддэг боловч вагус мэдрэлийн системийг худлаа инээх энэ процессор яг хуурж болдог гэж үздэг. Тэгэхээр бид нар зөвхөн тэ инээж байгаа юм шиг уруулаа тэ одоо амныхаа хэлбэрийг инээж байгаа юм шиг энэ байдалд оруулахад энэ мэдрэл хууртаж аз жаргалын гормоныг ялгаруулахад бэлэн байж идэг гэсэн үг. Тэгэд сэтгэл санаагаа өөдрөг байлгах. Сэтгэл санаагаа өөдрөг байлгана гэдг нь нөгөө сэтгэлэн биеийн цэвэрлэгээ, бодлон биеийн цэвэрлэгээ гэл хийн гэсэн үг. За хөнгөн удаан амьсгал биед нүүрс хүчил төрөгч шүү дээ. Өсгөж туршилтаар амьсгалын дасгал хийсэн 12 хүний аль аль нь өөрийнхөө вегетатив мэдрэлийн системээ зохицуулж чаддаг болдог. Тэгэхээр амьсгалын дасгал ерөөсөө хийсэн хүн болгоно яг амжилтанд хүрнэ л гэсэн үг. Эрүүл оршноо л гэсэн үг. Зөв бодно, зөв шийдвэр гаргана, өвдөхгүй байна. Тэгээд яг амар амгалан нэг цаанаасаа нэг гэрэлтсэн, цаанаасаа нэг амар амгалан, цаанаасаа нэг уур унтуугүй, цаанаасаа нэг яг дайрах шиг тийм хүмүүстэй дайралддаг байх та нар тий.
Ямар гоё дотроосоо гэрэлтсэн хүн бэ гэж боддог, ярьдаг бах те. Тэгэхээр бид нар бүгдээрээ ер нь бол дотроосоо гэрэлтэх хувьтай төрсөн сахиусан тэнгэрүүд. Зөвхөн тэрнийг хэрхэн хадгалж авч явах вэ гэдгээ мэдэхгүй замдаа төөрчихсөн л явж байгаа. Замдаа төөрчихсөн. Тэр нь одоо яах вэ? Мэдлэггүйгээс төлөөд байгаа төлөөс гэсэн үг. Яаж тэр гэрэлцсэн байдлаа авч явдгийг өнөөдөр бясалгал гээл хүн болгон бясалгалыг мэддэг юм шиг боловч яг бясалгал хийх гэхээр зэрэг яаж гэдгийг мэддэг хүн маш цөөхөн. Маш цөөхөн. Тэгээд бясалгал хийгээд хэсэг сууж байгаа мөртлөө яах вэ? Бясалгал хийгээд хэсэг сууж байгаа мөртлөө өөрийгөө нөгөө чиглүүлж чадахгүй орж ирж байгаа нөгөө сэтгэлийн хэр бодлын хэрээ дагаад өөр тийшээ зугаалаа явчихдаг бясалгал дотроо. Тэгээд төөрж явж байгаа буцаж ирээд мэдхгүй нэг мэдсэн чинь л шаал өөрийн бодогдсон л явж исэн. За гээл тэгэл өнгөрдөг тийм тохиолдлууд байдаг. Бясалгал гэдэг маань өөрөө олвол ерөөсөө бодлого бах. Ямар ч сайн муу бодлого хов хоосонд орших тэр процессыг эхэлж байгаа. Энэ нь бол маш удаандаа яах вэ? Өдөр болгон хичээвэл тэр нь чиний тухайд удаан гэсэн үг биш. Сардаа нэг хичээгээд ивэл мэдээж удаандаа орно. Жилдээ нэг хичээгээд ивэл бүр тэрнээс илүү удаандаа орно. Тэгэхээр яах вэ? Яаж хичээж, яаж өдөр болгоны одоо дадлыг өөртөө үүсгэж яах вэ гэдгээс ч шалтгаалаад хүн болгоны хуурд харилцсан адилгүй байна л гэсэн үг. За. Хэдүүлээ одоо юу яа? Гүлнарадаа микрофон шилжүүлээд амьсгалаа ажиглах богинохоо хэмжээний бясалгал хийцгээе те. За хэдхэн минут юм? Амьсгалаа ажиглах бясалгал хийгээ тий. Таад маань яг сууж байгаа газартаа тухтаахан шиг суугаад одоо энэ зааврынхаа дагуу тий сандал дээр тэгшхэн суугаад гол нь нуруугаа тэгшлээд анхаарлаа зөвхөн амьсгал дээр төвлөрүүлнэ. Зөвхөн түүнийг л ажиглана гэсэн үг. Амьсгалаа л ажиглана. Нүдээ анаараа за бүгдээрээ сууснаа тий. Амьсгал авлаа, гаргалаа гэд хэлээд суугаараа. Бодолч нь солигдох юм бол дахиад бодлоо амьсгал дээрээ дахиад аваад ирээрэй. Тэгэд өөрийнхөө амьсгал дээр болон өөрийнхөө мэдрэмжээ ажиглана. Агаар хамрын нүхээр орж уушигнд нэвтрээд дахиж бүхэл биеэр эргэлдэж амаар гарч байгааг ажиглана. Гадны бодол ажиглагдвал бодлоо амьсгал дээрээ дахиад төвлөрүүлж бодол дахин сарниад одоо тэнүүчлээд гэх юм уу? Байх юм бол тэр бодолтоо битгий уурлаарай. Зөвхөн ажиглал ийм бодол орж ирж байгаа юм биш үү гэд ажиглал тавиал явуулчих. Тэгэхээр хэдүүлээ 5 минутын амьсгал хийн өнөөдөртөө. Тэгээд дасгал дээр нь болохоор 4-7-8 амьсгал гэд дасгал өгнө. Тэр дасгалыг өдөр болгон хийгээрэй. Нэг 5 орчим минут л байгаа. Эрүүл бие бүтээх нууц группийнхаа гайдс хэсэг дээр оруулаад явж байгаа өчигдрийн хичээл
Эхний хичээл маань орсон. Өнөөдөр дахиад 2 дахь хичээл болж ороод явах байгаа шүү. За тэгээд амьсгалаа мэдрэх хоорондоо ямар мэдрэмж мэдрэгдсэн бэ? Нөгөө яарсан, твдсэн, сандарсан ямар мэдрэмж гарч ирээд байна? Тэрийгээ бас ажиглан анзаараарай. Тэгээд дэвтэр дээрээ бичээд тавьчих болно. Дараагийн амьсгалууд тэр те. За маргааш нэг 5 минут амьсгалаа, нөгөөдөр 5 минут амьсгаллаа гэх юм бол тэн дээрээ бас ямар мэдрэмжүүд төрж байна вэ гэдгийг бичээд яваарай. Тэгэхээр түрүү хэлсэн те. Амьсгал бол цагаа дэмий үрсэн зүйл өрдөөсөө биш юм аа. Амьсгалахын тулд цагаа зориудаар зориулах ёстой гэд. За 5 секундын амьсгалын дасгалаа хий. За энэ дасгал бол ерөөсөө л бид нарын саяны стрессдсэн симпатик төлөвтэй байгаа. Яарсан, тавчдсан тэр мэдрэмжүүдийг бууруулдаг. За үүний цааталт юу явагддаг вэ гэвэл бие махбодын хувьд ерөөсөө тайвшрал буюу эдгэрэл гэдэг зүйл явагдчихийдэг. Эдгэрэл гэдэг бол ерөөсөө эсийн түвшинд явагддаг. Бидний алсын хараа байдаг. Ширхэг эс шижир алт гэд. Тэгэхээр ганцхан эсийн төлөө бид нар амьсгалсныхаа төлөө мянган эсүүдийг аврах, мянган эсүүдийг нүхэн түлжүүлэх боломж өгдөг. Тэгэхээр 5 минут амьсгалснараа хитэн мянган эсүүдийн нүхэн түлжихэд бид нар ухамсартайгаар тусалж байна л гэж ойлгож болно. За тэгвэл амьсгалаа 5 секундэд аваад 5 секундэд авах хоорондоо гидс маань гадагшаага түнбийгээд агаар гидсээр маань дүүрч байгааг мэдэрнэ. Харин амьсгалаа 5 секундэд дотгошоо барина. Амьсгалаа гаргахгүй гэсэн. Энэ үедээ тайван байж агаар бидээ эргэлдэж байгааг төсөөлнө. Аль эрэхтэнд тэр агаарыг оруулмаар байгаа юм, очиулмаар байгаа юм. Аль эрэхтний эсийг нүхэн төлжүүлмээр, эрүүлжүүлмээр байгаа юм. Тэр газартаа аваачч тавина. Харин амьсгалаа 5 секундэд гаргахдаа удаан, жигдэхэн амьсгалаа гаргаж өгнө. Гаргаж байхдаа чиний дотор байгаа тэр стрессийг, тэр ачааллыг нуруундаа ингээд үүрчихсэн тэг хүзүү мөрчин ингээд хатуурсан шохоочсон юу вэ? Нуруу чинь ингээд суулттай байгаа чинь өрөөсөө чи энэ амьдралын ачаа болгоныг тэр нуруунд аваачаад наачсан байгаагийн шинж. Тэгвэл тэр нуруунаасаа тэр ачааг би суллаж явуулж байна гэж төсөөлнө л гэсэн үг. За тэгвэл амьсгалаа 5 секундэд аваараа би тоолъё. Амьсгалаа авъя. 1 2 3 4 5 амьсгалаа түгжье. 1 2 3 4 5 амьсгалаа гаргая удаанаар. 1 2 3 4 5 амьсгалаа авъя. 1 2 3 4 5 амьсгалаа барья. 1 2 3 4 5 амьсгалаа гаргая. 1 2 3 4 5 амьсгалаа авъя. 1 2 3 4 5 амьсгалаа барья. 1 2 3 4 5 амьсгалаа гаргая. 1 2
3, 4, 5. Амьсгалаа авъя. 1, 2, 3, 4, 5. Амьсгалаа барья. 1, 2, 3, 4, 5. Амьсгалаа гаргая. 1, 2, 3, 4, 5. Амьсгалаа авъя. 1, 2, 3, 4, 5. Амьсгалаа барья. 1, 2, 3, 4, 5. Амьсгалаа гаргая. 1, 2, 3, 4, 5. За, ямар мэдрэмжтэй байна? Одоо энгийн амьсгал дээрээ шилжээрэй. Амьсгалаа хөнгөн удаан жигд тайван төлөвтэй орсон байна уу? Ямархуу болцсон байна? Нэг ажиглаарай. Төрсөн мэдрэмжүүдээ чатанда ч юм уу дэвтэр дээрээ тэмдэглээд тавиарай. За, амьсгал нь тайван байдалтай хүрсэн бол нүдээ айж ухна. Нээгээрээ. За, манайхан. Амьсгалын төлөвөөсөө гаръя. За, тэгэхээр бид нарын түрүүн хэлсэнтэй хамгийн эхлэхэд ер нь өдөр болгон бид нар туршлага, мэдлэг цуглуулж идэг. Хэрвээ түүнийг амьдрал дээр ашиглахгүй бол, хэрэглэхгүй бол хүнд ачаа мэд. Саяны нурууны суулт, тэ? Энэ хүзүү мөр хөших, мөрж чилэх, тэ? Мөрөн дээр нэг юм том зүйл ачаа байгаа юм шиг зүйл байх юм бол чи ажилласаа болж тэр ачаал аваад байгаа зүйл өрөөсөө биш. Энэ нь энергийн хувьд хэрэглээгүй, амьдрал дээр чинь хэрэг болоогүй, ашиглагдаагүй мэдлэг байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр өнөөдөр цаг 30 минутын мэдлэг авсан бол түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээд дадал болгоно. Хэрвээ дадал болгож чадаагүй бол тэр мэдлэгийг тархинасаа устгаарай. Өөрийгөө ачааллуулахын нэмэр штэ, тэ? Тэгээд тэрэндээ нөгөө яг одоод би мэддэн штэ гэл том яриад дотор хүн маань тэгж яваад идэх хэвгүй юу? Нөгөө эго маань. Тэгэхээр мэдэж байж хийхгүй бол өрөөсөө мэдэхгүй байгаатай адил зүйл байдаг. Учир нь харанхуй өрөөнд түрүүн нөгөө түгжээд тавьчаараа гэж хэлсэн те. Тэр зүйлсүүд. Тэгэхээр энэ үг өгүүлбэр болгоно маш гүн утгатай. Түүнийг бид нар амьдрал дээрээ баг багаар шингээж, уусгаж авах ёстой. Тэхгүй бол зүгээр л хайчих. Ачаа гэд ойлгож байна. Тэ? Хаа явсан газараа тэр ачаагаа үүрээл яваад ах юм бол байнга л ядардаг. Нөгөө нэг төрхтөө бид нартай хамт өглөөд ирсэн нэг энергийн эрчим хүч биш үү? Тэрнээсээ хумслаа л аваа явж идэх хэвгүй. Тэгэхээр тэр энерги нь дуусахаараа яах вэ? Бие махбод маань өвчлөөд эхэлдэг. Тэгэд амийн энерги маань дуусахаараа яах вэ? Үгүй шүү дээ. Тэгвэл энерги битгий хорогдуулахгүй байхын тулд дими мэдлэг битгий яв. Хэрвээ мэдлэг авсан бол
Түүнийг шууд хэрэгжүүл. Яагаад ийм жижигхэн дасгалууд өдөр тутамдаа нэг 5 минут өгөөд байгаа юм бэ гэвэл ачаа багтаа учраас гэсэн үг. Та нарыг хийж чадна гэдэгтээ би бол итгэлтэй байна. Гэхдээ чиний хувьд хийж чадах уу? Гэд өөрөөсөө хариуцлагатай гих чинь асуугаад үзээрэй. Чадах уу? Чадна гэвэл одоо яг би тууштай хийн гэдэг шийдвэрээ гаргаарай. Шийдвэр гаргаагүй зүйлийг бид нар хэрэгжүүлдэггүй. Тэгж байгаа шийднэ. Тэгж байгаа л болно гэж боддог бол тэр үгийг байнга ашигладаг бол хизээч чи хэрэгжүүлдэг хүн биш. Чиний амьдрал тэгвэл баялаг амьдралаар солигдохгүй. Энэ хатуу үнэн зүйл. За өнөөдрийн та зөв амьсгалдаг уу гэдэг хичээлтэй маань хамт байсан та нартай баярлалаа. За амьсгал дээрээ төвлөрхийн гайхамшигыг амтыг ямар ч байсан амталсан байх гэж бодож байна. Эхэндээ давчт нь төвлөрч чадахгүй бодол тэнэн тийм ээ. Бүр хэрэгсэнд орно гэх мэтэр янз янзын юмнууд болно. Тэр нь зүгээр та жохон хичээгэл төвлөрөөд суух юм бол болно гэсэн үг. Ягаад гэвэл бид нар өнөөдрийг хүртэл амьсгал дээр ерөөсөө төвлөрч тэргүү амьсгалдаг мөртлөө амьсгал дээрээ төвлөрч чаддаггүй байхгүй. Төвлөрнө гэдгээ мэддэггүй. Тэгээд төвлөрөөд ирэхээр зэрэг яг уу богинохон цаг хугацаа шаардаад бид байгалийнхаа замаар тэр бүгдийнхаа эзэн байх боломжтой. Тэгээд яг уу өөрийнхөө дотоод эрчмийг, дотоод эмчийг сэрээж эрүүлжүүлэх боломжийн түлхүүрээ гартаа атгалаа гэсэн үг. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Асуулт байвал нэгхэн хүнийг 10 минутын дотор ганцхан чиглүүлэг аваад тэгээд өнөөдрийнхөө уулзалтыг өндөрлөе. Асуулттай хүн байна уу? Нэг нь мик нэгэд аль эсвэл гараа өргөчих. Тэгээд мик нэгэд өчье те. Час хийсний гоё асуулт даваараад ирэж. Хот гараа өргөд ах шиг байна. За. Содын микийг нээлээ өргөдлөцсөн байгаа. Байна уу? За одоо болсон. За. Орой минь төргийа багшаа. Би ерөнхийдөө яг нөгөө амьсгалын дасгал хийхийгээ яг ингэж ойлголоо. Хамраараа аваад амаараа гаргах 5 минутын яг зайтай. Тэгээ өдөрт хэдэн ч удаа хийж болно. Ер нь бол би зүгээр техникийн яг энэ юм болов гэж бодлоо. Зөв амьсгал авах техник нь шүү дээ. Амаараа гаргах. Хамраараа аваад хамраараа гаргана. Хамраараа аваад амаараа гаргаж болно. Эхний ээлжиндээ ингээд нэг жоохон битүү төгжрээд тэгээд байгаа мэдрэмж төрөөдэвэл хурдан амаараа гаргаж болно. Тэгвэл аль болох хамраараа аваад хамраараа гаргана. Тэгтээ штэ 5 минутын зайтай гэдэг биш. 5 секунд 5 тоолоход 5 секунд болчихж байгаа штэ. Тэгэхээр 5 секундын дотор одоо хэлээ амьсгалаа авъя. 1 2 3 4 5 гэд амьсгалаа авлаа. Одоо яг уу 5 секунд төгжинэ. Одоо амьсгал авахчгүй гаргахчгүй би дотор агаараа төгжинэ гэсэн үг. Тэгээд ирэхээр зэрэг яг уу бүх эд эсэд чинь саяын амьсгалаар орсон агаар буюу хүчил төрөгч бүх эд эсэд чинь тархна. Тэгтээ чи
аль эдис рүүгээ илүү эдгэрлийг явуулах гэж байгаа. Илүү тайвшрал, сулралыг явуулах гэж байгаа гэдгээсээ шалтгаалаад өвдгөдөрөө эсвэл одоо яг уу тохон дээрээ, эсвэл хоолоо дээрээ, эсвэл ходоодн дээрээ өөрөө анхаарлаа төсөөлөх замаар төвлөрүүлнэ. Тэгээд тийшээ яг уу амьсгал илүү очиж гин гэдэг төсөөллийг өгнө. Буцаагаад хамгийн багадаа 5 тэгээд 7 хэр удаан амьсгал гарна тэр тусмаа сайн гэсэн үг. 5-ын тоонд авсан амьсгал за нэг 7-оос 9-ийн хооронд тоолоход аль хэзээний бүр ингээ биесээ хамаг муу мухагаа энэ амьсгал гаргаж байгаатай хамт гаргаж ийн гэж төсөөлнө гэсэн үг. Тэгэхээр энийг өдөрт 5 минутын зайтай биш. 5 минутын турш хийнэ. За боллоо гэж. 5 минутын турш хийгээд тэгээд яг уу бүх бие чинь халуун оргин сайхан тайвширна, нойрчин хүрнэ. Ямар байна тэр бүх мэдрэмжээ өөртөө хадгалаад яг уу идлээ жаргана гэсэн үг. Тэр ээж гар хөл хүүтэн болвол одоо халуун оргиод нь шүү дээ. Йоо ямар сайхан юм. Гүнзгий амьсгаа аваад гаргасан чинь би тайвшраад нойр хүрж байна. Түрүү нөгөө уур хүрээд байсан, түрүү нөгөө түгшээд байсан, түрүү нөгөө хинтээ чамаагүй хэрүүл хиймээр санагдаад байсан. Бүгд яг арчигдсан байна гэсэн үг. Нөгөө гарж байгаа амьсгалтай чинь байхгүй болоод явцсан гэсэн. Тэгээд энэ 5 минутын турш парасимпатик мэдрэлийн системээ идэвхжүүлснээрээ би яг эд эстэй амар хамглан авчирч байна л гэсэн үг. Эдгэрлийг авчирч байна л гэсэн үг. Ойлгомжтой юу? За ойлголоо өгш. Баярлалаа. За. Яаж боддог? Стресс маш их өндөрч үс сундаг болсон байсан. Сэтгцэн хэмжээнд зааж зөвлөснөөр яг энэ амьсгалын дасгалыг хийж сурснаар маш сайхан тайвширч даралт хэвийн болсон гайхалтай дасгал шүү гэж юм тийм ээ. За тэгэхээр амьсгалын дасгал одоо энэ хамгийн энгийн нь нөхгүй энэ 5 минутын амьсгалын дасгал бол тэгэхээр саяны бид нарын бие дотор маш олон процессыг энэ 5 секунд гэ 5 секундын дасгал шүү дээ. 5 секундын дотор маш олон процессыг өрнөдөг гэсэн үг. Өрнөдөг. Тэ сэтгэлийн хэрч алга болно. Бид байгаа өрөвслийн голомтонд хүртэл эдгэрнэ. Сэтгэл санаа тайван болно. Ингээд ирэхээр орчлон хорвоо ертөнц хүртэл цээжээ тэ өгөх зүйлээ өгөөд эхэлнэ л гэсэн үг. Тэгээ бид нар нөгөө атралтсан, хумигдсан, агшсан, зангарлсан, чангарсан байх тусмаа гаднаас ямар ч зүйлийг хүлээн авч чаддаггүй. Тэгэхээр энэ хүлээж авах саваа бэлтгэхгүй бол хорвоо ертөнц чамд баялаг өгөхгүй. Тэ? Өчигдрийн эхний хичээл дээр бас хэлж ийсэн. Сайлаа бэлтгэхээр саваа бэлдээ гэд өвд эдсүүд манд хэлсэн байгаа штэ. Тэгэхээр тэр зүйлийг одоо бид нар хийгээд явж байна л гэд ойлгож болно. Саваа бэлтгэхийн тулд дотор байгаа хог новшоо гаргаж хай. Дараа нь ертөнцөөс чамд орж ирэх тэр баялагийг хүлээж авах нь л үлдэнэ. Өөр юу ч биш. Ийм энгийн зүйлийг бид нар мэддэг мөртлөө хийдэггүй. Энэ л бид нарын нөгөө гацаад байгаа, ядуу байлгаад байгаа зүйл маань энэ л байгаа. Цус очтгүй газар, одоо усгүй газар ингээд гадаа хүртэл те цөлжилт болдог үсттэй. Тэгэхээр цус хүний бие цус очтгүй ингээд агшсан газарт бас л цөлжилт болно. Цөлжилт болсон газар яг өрөвснө гэсэн үг. Тэгэхээр тэр өрөвслийг амьсгалаараа сулруулаад тэр газар цусыг нь очиулаад эд эсийг нь нөхөн дөлжүүлж байгаа гэсэн үг.
Энийг хүн болгоно хийж чадна. Гэхдээ жоохон л анзаарах, зориудаар хийх цаг хугацаа, шийдвэр хэрэгтэй гэсэн үг. Өөр юу ч биш. Тийм бааз амархан зүйлийг бид нар хийдэггүй болохоор амьдрал маань уруудаал явждаг. Тийм ээ, 5 секундын давтамжаар 5 минут хийнэ. Яг зөв ойлгосон байна. За. За, маргаашийн сэдвээ мэдэж гин үү та нар маань? За, өнөөдрийн олзолтыг ингээд өндөрлөх үү? За тийм. Тэгэд хүний амь амьдралын их үүсвэр болсон, амин энерги болсон, амьсгал дээрээ төвлөрч өөрөө өөрийгөө тэтгэхээрээ 5 секундын дасгалаа 5 минутын турш өдөрт хэд хэдэн удаа хийж болно. Хийгээрээ бүр заавал хийгээрээ. Тэгэд мэдрэмжүүдээ группээрээ хуваалцаарай заяа. Тэгэд маргааш уулзтлаа. Баяртай. Өнөөдөр сар дүүрсэн. Одоо бид яг амьсгалаараа дотоод эрчим, дотоод энерги улам дүүргээд дотоод эмчээ сэрээгээд яг эс бүр дээрээ чи миний шижир алт шүү. Миний амьдралын амны нэг хэсэг шүү гэд амьсгалаараа дамжуулаад хайр төгөөгээрэй заяа. За тэгээ бүгдэнд нь хайр илгээе, амжилт хүсье. Та хэд маань бас нөгөө саваа бэлдэх дахиад нэг зүйлийг хэлчихье. Бусдаа хуваалцаарай гэдэг зүйл. Одоо олж авсан зүйлийг бусдаа хажуу авиргандаа хин нэгэндээ хуваалцсанараа хүүдээ охиндоо нөхөртөө аавдаа ээжтэй ч юм уу тий хин нэг найзтай бүр чамайг тэр хүмүүс ойр дотны хүмүүс чинь сонсохгүй байгавал групп дээр хуваалцаарай. За хуваалцах тусмаа бид нар үрждэг, арвиждаг. Хорвоо чамд өгөхөд бэлэн байгаа. Харин түүнийг авахд чи бэлэн үү? Бэлэн бол хуваалцаад өгөөрэй. За хин нэгэнд хэлээрэй. За би тэр хүнд хэлсэн шүү гэдгээ групп дээр бас бичээтгэхээрэй за. Та нарынхаа хэр үйлдэл хийж байгааг тэрүүгээр нь л одоо мэдхээс өөр сонголт байхгүй шүү дээ тий. За манайхаа амжилт. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Өдөр болгон чангардаг шүү. Яваан чангарна.